Монгол Улсын төсвийн тухай хууль, төсвийн доктортой байдлын хууль заасны дагуу боловсруулсан Монгол Улсын нэгдсэн төсвийн 2027 оны төсвийн хүрээний мэдэгдэл, 2028-аас 2029 оны төсвийн төсөөллийн тухай хуулийн төслийг та бүхэн танилцуулж байна. Дэлхийд тодорхойгүй байдал хамгийн тодорхой байгаа нөхцөлд 2027 оны төсвийн хүрээний мэдэгдэл, 2028-аас 2029 оны төсвийн төсөөллийг боловсрууллаа. Ойролт орнын хурцтмал байдлаас үүдэн дэлхийд даяар газрын тосны бүтээгдэхүүн хомсдож, үнэн савлаж, инфляц gaарлаа. Тээвэр худалдаа логистикийн эрсдэл өсөн нэмэгдлээ. Дэлхийн Монгол улсад ч дэлхийн хямралын сүүдэр туссан байна. Түлш шатхууны үн бол бүх юмны үн юм а. 2026 оны 3 дугаар сард инфляц 7.4% хүрч, үхэр хонь адуу ямааны махны үн 10-аас 25%-аар өссөн нь ахуй амжиргаанд дарамт болж байна. Гадаад ертөнцийг бид өөрчлөхгүй боловч өөрсдөөсөө дотоодосоо хамаарах бүхнийг хийхийг дэлхийн нөхцөл байдал та биднээс шаардж байна. Өөрөөр хэлбэл үннийг үннээр нь хүлээн зөвшөөрж, алдаагаа засаж залруулж, дуустдаггүй олон яриаг дуусгах цаг ирсэн байна. Сүх далаад л үхэр амар гэгчээр олсныхоо хэрээр үрсэн төр төсвөө данхайлган томруулсан санхүүгийн сахилгуудыг сахиулан мөрдөөгүй, түүхий идэ түүхийгээр нь гаргадаг түүхийг өөрчлөхгүйхээ үр дагаврыг бид амсаж байна. Нүүрсний үн өндөр байхад үүс нөөц болгож, өсгөж үржүүлэх, үлдэцтэй өгөөжтэй зүйл зориулахаас илүү үрж зарж төсвөө данхайлгасны горыг амсаж байна. Хүндрлийн үед нэг хэсэг нь улам хомж хязгаарладаг. Хүндрлийн үед нөгөө хэсэг нь үүнийг ашиглан эдийн засгаа шинжилдэг. Монгол улс иргэндээ хувийн хвшилтэд итгэж, итгэлцлийн үндсэн дээр эдийн засгаа чөлөөлөн шинжлэх замыг сонгож байна. Төсвийн хүрээний мэдэгдэл, төсвийн төсөөлөл, жагсаасан тоо, бичсэн зорилтуудын цуглуулга биш юм а. Төсвийн хүрээ төсөөлөл бол төр ямар хэмжээнд байх вэ? Хувийн хвшилтэд ямар орон зай чөлөөлж нээх вэ гэдэг асуултын хариулт юм а. Төсвийн хүрээний мэдэгдэл, төсвийн төсөөлөл бол Монгол улс ямар хамаарлыг яаж багасгах вэ? Юунаас яагаад чөлөөлөх вэ гэдэг хөгжлийн шинэ бичиг баримт юм. Та бид эдийн засгийн зөвхөн өсгөх тухай ярихгүй. Та бид иргэндээ хувийн хвшилтэд ямар орон зай үлдээ чөлөөлөх вэ гэдгийг хэлцэх учиртай. Та бид эдийн засгийн өсөлтөө иргэндээ хаягаар нь өрхүүддээ үүдээр нь хүртээмжтэй өргөх тухай ухаан бодлоо уралдуулна. Эмзэг хамаарлаас эдийн засгаа чөлөөлөх, түлш шатхууны үнийн савлгааны хүнд цохилтоос чөлөөлөх, хөдөлмөрлөж бүтээх хүслийг хүнд суртлын чөдөр тушаанаас чөлөөлөх, хөрөнгө оруулалтыг хөөж туудаг тодорхой шийдвэрээс чөлөөлөх гэдэг дуустдаггүй яриаг дуусгах тооцоо төлөвлөгөө юм а. Өгүүлбэртэй бодлогын хариу. 2027 оны төсвийн хүрээ, 2028-аас 2029 оны төсвийн төсөөлөл бол эрх чөлөөний 4 зам 4 чөлөөлийн бодлогын үргэлжлэл юм а. Засгийн газар чөлөөлтийн гарааны сарда асуудал шийдэл биелэл тэмээх арга барилаар 12 чөлөөлтийг хийлээ. Амьдралд бодит шийдэл, биелэлээ хүлээс олон зуун мянган хүний ажил амьдралд шууд хамаатай чөлөөлт бүхэн жижиг асуудал ер биш юм а. Төрн иргэндээ хувийн хвшилтэд итгэж, итгэлцлийн хариуд итгэл төрж, итгэлцэл үүсэх нь жижиг биш том зах зээлд эерэг дохио өгсөн зөв шийдэл юм. Татвар нийгмийн даатгалын өртөө компаниудын дансыг бүхэлд нь хаадаг системийг өөрчилж 12,153 татвар төлөгчийн битүүмжлэгдсэн дансыг нээж 2021 компани 64.5 тэрбум төгрөгийн өрөөс чөлөөлөгдлөө. Хаах биш нээх тусам итгэлцэл үүсэн бэгчдэг төлөвлөгөөд 7029 хяналт шалгалтыг цуцалж чөлөөллөө. 8 төрлийн 146 бизнесийг зөвшөөрөл биш зөвшөөрөл, хориглолтын цаасан хүнд суртлаас чөлөөлж, цахимаар мэдэгдэж шууд эхэлдэг, төр дараа нь иргэндээ хаягаар нь очиж үйлчилж эхэллээ. Үүний үр дүн засгийн газар биш, татвар шимтгэлийн өрөөс чөлөөлөгдсөн, үйл ажиллагаагаа сэргээсэн, шинээр эхлүүлсэн олон зуун мянган компани иргэд өөрсдөө батлах болно. Эдийн засгийн судсыг хааж биш нээж, хардаж биш итгэж, цусны эргэлт эрчимжин идэвхжнэ. Эдийн засгийн цусны эргэлт бол Монгол хүний хийх ажил, олох ашиг, төлөх татвар, хөдөлмөр, бүтээл юм. 2026 оны төсвийг та бид урт удаан хугацаанд хэлэлцэн баталсан. Гэтэл эмч багш нар урам хугарч, 2 цалингийн ойлгомжгүй байдалд оржээ. Засгийн газар чөлөөлтийн эхний сарда 39,841 эмч цагаан нөмрөгтөө, 91,499 багш боловсролын салбарын ажилтан албаа хаагчдаа цалингийн ойлгомжгүй байдлаас чөлөөлж нэгдсэн нэг системд орууллаа.
Төрийн албан хаагчтай жилд 10-аас 20 удаа гаргадаг бүтээмжийг бууруулсан давхар тайлангаас чөлөөлж once only буюу нэг удаа тайлагнах зарчимд бүрэн шилжлээ. Оросын холбооны улстай идэвхтэй яриа хэлцэл хийсний үр дүнд түлш шатхууны үн огцом өсөх, тасалтал хомсдол нүүрлэх аюул эрсдлээс чөлөөлөгдлөө. Ард иргэд аж ахуй нэгжүүдийн хармаанд түлш шатхуунд энэ онд төлөх байсан 1.8 их 80 төгрөг хэмнэн үлдээж чадлаа. Дэлхийн олон оронд үн угарч өсөж, хэмнэлтийн онцгой горимд орж, урт дараалал үүссэнийг та бид гадаад мэдээнээс үзэж байна. Эдийн засгийн чөлөөлт, эрх зүй дүрм журмын чөлөөлт, ногоон хөгжлийн чөлөөлт, авилгын эсрэг, засаглалын чөлөөлтийн хоримтлагдсан асуудлыг онилсон, шийдэл гаргасан, биелэлт болж эхэлсэн олон багц шийдвэрүүдийг цөөнхийг онцлон дурдлаа. Улсын их хурлын дарга эрхэм гишүүдээ. Манай улсын эдийн засаг 2025 онд 6.8%-аар өссөн хэдий ч хөдөө аж ахуй болон оюутлогын баяжмлаас бусад салбарын өсөлт ердөө 3.6% буюу эдийн засгийн бодит хүчин чадлаас доогуур байна. Нийслэлийн өрхийн бодит орлогын өсөлт 2.2 болж удааширч тэтгэвэр тэтгэмжийн орлого 3.2%-аар буурчээ. Гадаад дотоодын хөрөнгө оруулалт нэмэгдэхгүй байгаа учраас цаашид эдийн засгийн потенциал хүчин чадал сулрах эрсдэл нүүрлээ. 2026 оны эхний улиралд нийт импорт 3%-аар буурлаа. Эдийн засаг удааширч байгаа тул бид эдийн засгийн хүндрэл мөчлөг сүрсэн бодлогоо хэрэгжүүлж ажиллана. Улсын их хурлаар хилцүүлэн батлуулахаар өргөн мэдүүлж байгаа энэхүү төсвийн бодлогоч эдийн засгаас сэргээ идэвхжүүлэх, эдийн засгийн цусны эргэлтийг эрчимжүүлэх зорилготой юм а. Бизнес хөрөнгө оруулалтанд тулгамдсан саатыг хүний хийж бүтээх хүслийг хязсан чөдөр тушааг тайлж чөлөөлөх нь итгэлцэл дээр үндэслэн эдийн засгийн цусны эргэлтийг дэмжих бодлогын цөм байна. Улсын их хурл тулгуур 3 үндсэлтэй төсвийн хүрээний мэдээллийг танилцуулж байна. Нэгдүгээрт, энэ бол бодит нөхцөл байдал суурилсан хөөсгүй төсвийн хүрээ. Эдийн засгийн хүндрэл, гадаад орчны эрсдэл, импортын инфляцийн шок бодитоор нүүрлж байгааг харгалзаж тооцлоо. Тулсан бэрхийг туулж давах мөчлөг сүрсэн асуудал шийдэл, арга хэмжээнүүд, импортыг идэвхжүүлж худалдааны эргэлтийг сайжруулах шийдлүүдийг тусгалаа. Хоёрдугаарт, энэ бол өсөлт хөрөнгө оруулалтыг урамшуулсан идэвхтэй төсвийн хүрээ байх болно. Гадаад валютын нөөц 7.3 тэрбум Америк доллар төрсэн амжилтаа баттгах төлөвлөгөө юм а. Ашигт малтмлын хуулийн шинжилсэн найруулгаар 21 зэсийн орд, Эрдэнэ төлөвлөрийн 7 ордод хөрөнгө оруулалтыг татаж эдийн засгийн бааз суурай өргөдгөн дэлгэхээр тооцлоо. 3-дугаарт, энэ бол сахилга баттай төсвийн хүрээ. Төсвийн доктортой байдлын тухай хуулийн бүх шаардлагаар улаан шугам татсан төсвийн хүрээ. Тэнцвэржүүлсэн тэнцлийг дотоодын нийт бүтээгдэхүүний 1.5%-тэй тэнцэх алдагдалт хязгаарлаж, суур тэнцлийг дотоодын нийт бүтээгдэхүүний 2% ашигтай байхаар төлөвлөлөө. Нэгдсэн төсвийн нийт зарлагын дотоодын нийт бүтээгдэхүүнд эзлэх хэмжээг 2027 онд 31.9%, 2028 онд 30.4%, 2029 онд 28.6% болтол үе шаттайгаар бууруулах болно. Эрхэм гишүүдээ. Төсвийн зардлаа хэмнэж орлогоо нэмэх зорилгоо хатуу баримтлан Монгол Улсын засгийн газар ажиллах болно. Сарын хажуугаар сайн гэдгээ бидэнд сайн мэдээж байна. Экспорт өссөн сайн мэдээ байна. 5 дугаар сарын 6-ны байдлаар экспорт 7.1 тэрбум Америк доллар төрж өмнөх оныхоос 63%-аар өслөө. Нүүрсний экспортын бие хэмжээ 58%-аар өсөж 40.5 сая тоннд, цэсийн баяжмлын бие хэмжээ 38%-аар нэмэгдэж 926 мянган тоннд хүрээд байна. Ирчдээр ирч нэмж нүүрсний экспортоо 2026 онд 95 сая тонн, 2027 онд 100 сая тонн, 2028 онд 105 сая тонн, 2029 онд 110 сая тоннд хүргэх зорилтыг тавилаа. Экспортын гарц, орлогын орц болсон хэлийн боомтуудаа тасралтгүй найдвартай ажилуулна. Ханги бичигт булган боомтуудад лаборатори ухаалаг гарцыг нэн яралтай нэвтрүүлж, гашуун сухад шивээ хүрээнд ажиллах цагийг уртсах зэрэг арга хэмжээг шууд авч хэрэгжүүлж эхлээд байна. Үүний үр дүнд манай улсын эдийн засаг 2027 онд 5.8%-аар, 2028 онд 6%-аар, 2029 онд 6.3%-аар өсөх төсөөлөлтөй байна. Түүхийд гаргадаг түүхийг өөрчлөх, түүнээс хэд хамаарлаа багасгах, байгалийн үүдс нөөцтэй үнцийн өртөг ашиг нэмж боловсруулах үйлдвэрүүдийн үүдийг зоригтойгоор нээнэ. Гангийн цогцлбор, зис боловсруулах цогцлбор, нүүрс пиролизийн үйлдвэр, хөнгөн цагааны аж үйлдвэрийн парк зэрэг томоохон төслүүдийг хэрэгжүүлнэ. 15 мянган хүний хийх шинэ ажил авах цалин, шууд ажлын байр, 63 мянган шууд бус ажлын байрыг бий болгоно. Энэ бол тоон биш, чанарын үзүүлэлт юм а.
төр хувийн хвшлийн түншлэл, гадаадын хөрөнгө оруулалт, харилцан ихтгэлцэл дээр үндэслэн засгийн газарт нэмэлт дарамт үүсэхгүйгээр бүтээн босгох болно. Үүний үр дүнд эдийн засаг дахь засгийн газрын өрийн хязгаарыг бид 2027 онд 50%-аас, 2028 онд мөн 50%-аас, 2029 онд 45%-аас хэтрүүлэхгүй байх хүрээгээ тогтоож байна. Улсын их хурлын дарга эрхэм гишүүдээ. Өнөөдөр та бүхний гар дээр очсон баримт бичигт бид үннийг баримталж, алдаагаа хүлээн зөвшөөрж, төсвийн сахилга батыг сахиулан чангатгаж, санхүүгийн шинжилгээг өрнүүлсэн, төрийн хүнд сурталчилан чөдөр тушаанаас бизнес хөрөнгө оруулалтыг чөлөөлсөн, зардлаа эмнэж, орлогоо нэмэх зорилготой төсвийн хүрээний мэдээллийг танилцуулж байна. Төсвийн доктортой байдлыг хангах, төсвийн сахилга бат бодлогын уян хатан байдлыг сайжруулах зорилготой нэмэгдсэн үртгийн албан татврын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл, төсвийн доктортой байдлын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг дагалдуулан хамтд нь өргөн мэдүүлж байна. Хоорондоо шууд харилцан уялдаатай багц бодлогыг илүү өргөн хүрээнд бүрэн зураглалаар нь харж хэлэлцэн шийдвэрлэнэ гэдэгт итгэлд өгс байна. Бид дэлхийг өөрчлөхгүй боловч өөрчлөгдөж байгаа дэлхийд Монголоо хохирол багтаа авч үлдэж эдийн засгаа хамгаалах үүрэгтэй. Иргэндээ, хувийн хвшилтэд, баялаг бүтээгч нарынхаа хий бүтээй гэсэн хүсэл эрмэлзэлд итгэж, итгэлээс итгэлцэлээр эдийн засгаа идэвхжүүлэн цусны эргэлтийг эрчимжүүлэх засгийн газрын үндсэн жанжин шугам үүнд орших болно. Улс төрийн эрх чөлөөг эдийн засгийн эрх чөлөөгөөр баттгаж, улс орны тусгаар тогтнолоо эдийн засгийн эрх чөлөөгөөр гагнах нь та бидний эрхэм дээд эрх ашиг юм а. Бид орлого зарлагаас илүү итгэлцэлийг төлөвлөж байна. Тодорхойгүй байдалтай дэлхийд тогтвортой байдал, харилцан итгэлцлэр бат бөх оршин тогтноцгоё. Улс орныхоо хөгжил, ард түмнийхээ ахуй амьдралын төлөө бодлого шийдлээ уралдуулцгаая. Хүн бүрт илүү маргааш бүтээхийн төлөө хамтдаа хичээе. Эдийн засгийн өсөлт өрхийн үүдээр орж, иргэнийхээ хаягаар очиж, өндөр тооноос бодит чанар руу шилжихийн төлөө Монгол Улсын засгийн газар ажиллах болно. Анхаарал хандуулсанд баярлалаа.